Бид хуулийн хүрээнд үндсэн хуулийн дээр үйл ажиллагаа явуулж байгаа арга зүй. Гэхдээ энэ зорилго буруу улсуудын албан тушаалын төлөө ус ханзангийн сэтэлтэй буруу аргаар, хууль ус аргаар, үндсэн хуулийн ус аргаар төрийн эрхийг авах юм хууль ус үйл ажиллагаа дамжирсан. Харамсалтай энэ үйл ажиллагаанд манай зарим нэг сайд нар оролцож гарын үсгийг зурж урайлж гишүүдийг дарамтлж ажилласан. Тийм учраас одоо би шадар сайд, амар сайхан сайдыг бас ажлаас чөлөөлж байгаа өнөөдөр мэдэгдэж байна. Ерхий сайдын мөрөх нэгэнд шатгууны хомслыг бид нар шийдвчээд хагаад шатгууны хомсдолтой гэж нийгмийг өдөөж тохирж байгаа юм шиг юм ярианууд. Арай гэж бид нар одоо өдөржин шинж ажиллаж шатгууны хомсдол бол өнөөдөр бол бүрэн шийдвэрлэгдлээ. Ийм танхимаасаа зурсан байр суурь зарчмуудыг хүртэл илэрхийлж байгаа бол бас үнийг хэлэхэд бидний байрлуулсан хариуцлагын ингээд нийцэхгүй байна. Юм учраас ингээд өчигдөр үндсэндээ ороод шийдвэрт бичгүүд ингээд явуулаад чөлөөлөх усны хамталтынхаа үндэд яаж байна. Энд одоо тэгээд цаашдаа ажиллана гэж хүсье. За энэ хэлцэх суултаараа улсын хурлын гишүүн Улаанбаатарын санаачлан